Өнөөдрийн сэдв эхэлж байна. Хиймэл оюунаар зөвхөн зураг зурж текст бичдэг үе ард хоцорсон хиймэл оюун бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод бодож байна. Тэгвэл хиймэл оюуныг шүүхийн салбарт нэвтрүүлэх боломж ба сорилтын талаар Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга Заяа Дэлгэрийн студидтэй ураад байна. Өдрийн мэнд төргий. Цаг гарган хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр яг энэ хиймэл оюун гэдэг маань маш хурдтай хөгжиж чинь салбар болгонд л одоо хэрэгжүүлээд эхэлж байна. За тэгвэл яг энэ шүүхийн салбарт бид нар яаж хэрэгжүүлэх юм бэ? Яг ямар давуу болон сул талуудыг авчирч байгаа вэ? За шүүхийн салбар маань өөрөө хүний эрхийг хамгаалах шударга ёсны эцсийн баталгаа гэж ярьдаг. За энэ утгаараа одоо хууль эрх зүйг дэдэлж байгаа. За энэ хүрээнд амьдрал нийгмийн бүхий л үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд иргэд маань тэгвэл одоо хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг үнэн зөв цаг алдалгүй шуурхаа яаж авах вэ те шүүхэд очиод эрхээ хамгаалахад ямар хууль хэрэглэх юм ямар одоо би баримт гаргах юм ямар нэхэмжлэл одоо шаардлагуудыг тавих юм одоо өнөөдрийн миний одоо холбогдоод байгаа ч юм уу асуудлууд дээр ямар гарц шийдэл эрх зүйн боломжууд байгаа юм бэ гэдгийг мэдхэд өнөөдөр хиймэл оюуныг ашиглаад эхэлсэн байна. Тэгэхээр яг хиймэл оюуныг шүүхийн салбарт ашиглаж эхэлснээр иргэдийн шүүхэд итгэх итгэлд нь хэрхэн нөлөөлнө гэж та харж байгаа вэ? Энэ өөрөө одоо иргэдэд шуурхай, шудраг энэ төрийн үйлчилгээ, шүүхийн үйлчилгээг хүргэх нэг одоо том арга хэрэгсэл болсон байна. Гадны шүүхүүд бол энийг одоо маш эрчимтэй төвлөрүүлсэн байна. За бидний одоо хөрш орнууд гэхтэл иргэн хүн түрүүний миний хэлсэн бүх боломжуудыг одоо заавал өмгөөлөгч одоо тусгуулсан тусалцаа үн төлбөртэй одоо төлбөр төлөх боломжгүй хүнч байгаа штэ. Тэгэхээр ийм шаардлагагүйгээр шууд үзээд за яг мэрэгжлийн одоо ямар асуудлууд төр би өмгөөлөгчийн тусалцаа авах юм бэ? Ямар дээр нь би өөрийгөө одоо хамгаалах эрх зүйн боломжууд байгаа юм бэ гэдгийг тодорхойлоход хүртэл ингээд иргэд өөрөө хэрэгжилж байгаа юм. За Монгол улсад бол бид бүхэн одоо ChatGPT ч юм уу те энэ нээлттэй ийм системүүдийг ашиглаад тодорхой хэмжээний ойлголтуудыг бол иргэд авч байгаа байх. Гэхдээ энэ бол одоо гадны улс орнуудад нэвтрүүлсэн шүүхээс өөрөөс нь нэвтрүүлсэн энэ мэрэгжлийн одоо хуулийн хэллэг хууль тогтоомж болон шүүхийн шийдвэрийн сангууд дээр үндэслэж үүсгэсэн ийм сангуудаас ийм мэрэгжлийн тусалцаа авч байгаад харьцуулахгүй одоо өөр одоо түвшинд байна гэсэн. Тэгэхээр энийг хийхин тулд нэн тэргүнд одоо хиймэл оюун Монгол улсад одоо ямар түвшинд хөгжиж байгаа юм техник технологи нь ямар байгаа вэ те за шүүхийн өөрийнх нь боломж чадвах санхүүгийн болон бусад нөөц бололцоо болсон нь ямар байгаа энэ суурь нөхцлүүдээс гадна хамгийн чухал юм нь одоо хиймэл оюун өөрөө тухайн улсын тухайн одоо орны хил дээр ингээд хөгжүүлэгдээд явхад дараад нь одоо мэрэгжлийн салбарууд аваад хөгжүүлэх асуудлууд орчирдаг. Тэгэхээр хуулийн үг хэллэг, хуулийн нэр томьёо, хуулийн онол практик ухаг туунууд өөрөө энэ одоо хэмлэнд анханасаа зөв сууж өгч нөгөө хууль хэрэглээний зөв хуулийг зөв хэрэглэх нэгдмэл нэг ойлголтоор хэрэглэх энэ зүйлүүд бий болно. Энэ утгаараа улсын дэд шүүх энэ хиймэл оюуныг хэрэглэх энэ суурь одоо үндэсний одоо хууль зүйн хэлний энэ модель загварыг хөгжүүлж үүсгэх нь одоо тулгамцаа асуудал болчиход байгаа. Хэрвээ энэ одоо хоцрогдох юм бол бусад одоо хууль хяналтын байгууллагууд энийг бол бас хийхэд хүндрэлтэй л дээ. Өөрийнхөө талаас аваа явахаар зэрэг магадгүй одоо алдаа гарах те энэ өөрөө систем өөрөө босронгуй сайн болж чадахгүй бол сөрөг үр дагаврууд нь нэлээх дор хаяж одоо өнөөдөр Монгол улсад хэрэгжилж байгаа хиймэл оюуны платформ бүгд л одоо гадагшаага одоо сан мэдээллээ гадагшаа өгж байгаа гадны серверээр босрогдсон мэдээллүүдийг буцааж нар авж байгаагаар нэг талаар мэдээллийн алдаж байна. Нөгөө талдаа ирээдүйд бид нар энэ талбар дээр одоо өөрсдөө юу ч үлдэхтэй ийм эрсдлүүд бас байдаг. Тэгээд гадны одоо улсын дээд шүүхүүдийн дэргэд хиймэл оюуны зөвлөл хүртэл байгуулад ингээд энэ өвдлийн засаглалын бодлоо энэ одоо суурьаар нь одоо аюулгүй байдлын асуудлыг суурьаар нь авч явдаг юм туршлагууд байна. Тийм учраас одоо улсын дэд шүүх өөрөө нөгөө хуулийг зөв хэрэглэх тайлбарладаг хууль тайлбарладаг субъект ч гэдэг хэрэглээний тий. Тэгэхээр энэ утгаараа хуулаа тэгээд одоо хэрэглээний тайлбараа за мөн одоо дэд шүүхээс гарч байгаа бүхэн шийдвэрүүдэд онлын одоо хугт тонуудыг тайлбарлсан байж байгаа. Тэгэхээр энэ одоо ойлголт контекстуудыг их зөв одоо энэ системээр анханасаа суулгаж өгөх асуудал. Тэгэхээр энэ ер нь бол 2024 онд улсын хурлаар батлагдсан шүүх хэрэглээ хөгжлийн бодлогот нийтдээ бол энэ
88 тэрбум төгрөгөөр энэ одоо иргэн төртөл бүхий л одоо уншигчдод бүтэх юмаа гэдэг юм тооцоо хийгээд байцсан байдаг. За энээс мэдээж одоо дээд шүүхийн хэрэгжүүлэх гэсэн бол маш өчүүх хэсгийг эзэлж байгаа төсөв санхүүгийн хувьд бол одоо эхлүүлэх төсөв маань бол энэ нь улсынхаа хэмжээнд цаашдаа өргөжөөд явах суурь болно. Тэгэхээр энэ хэмжээнийхээ төсвийг хүртэл бид нар өнөөдөр суулгаж чадахгүй нөгөө одоо шүүх эрх мэдэл маань өөрөө засаглалын 3 одоо эрх мэдлийн салбарын нэг л байгаа шүү дээ. Бас хууль тогтоох одоо гүйцэтгэх те шүүх эрх мэдэл гэдэг 3 одоо эрх зүйн. Тэгээ шүүхийн хараа тус бие даасан байдал гэдэг хүрээндээ одоо төсөв санхүү энэ мэт бодлогоо өөрсдөө хөгжүүлэх юм боломжуудыг одоо хуулиндаа дөнгөжл одоо суурь тавигдаж чармааж байна. Гэвч энэ талаарх одоо нийгмийн төдийгүй улсын хурлын гишүүд засгийн газрын байгууллагуудын ойлголт байр суурьуд бас бүрэн тогтоогүй байна. За гадны улс орнуудад бол шүүхийн стандарт одоо энэ стандарт хөрөнгө оруулалтуудыг бол стандартын дагуу ийм одоо барилга байшингаас эхлүүлээл техник тоног төвшин хөрөнгө оруулалтуудыг энэ хүрээндээ ингээд шууд шийдвэрлээд явцдаг. Урсгал төсвийг нь бол тодорхой хэмжээгээр төсвийн тодорхой хувь дээр тогтворжуулаад одоо буруулахгүй бахын зарчим барай явдаг. Одоо шүүхийн хуулинд энэ одоо сууж өгсөн боловч бүрэн одоо хэрэгжиж чадахгүй байна. Тэгэхээр та бас бусад улс орнууд шүүхийн салбарт айл хэдийн хиймэл оюуныг нэвтрүүлээд эхэлсэн гэдэг чинь тэгвэл яг манай улсын шүүхийн салбар одоо хиймэл оюуныг нэвтрүүлэхэд хэр бэлэн байгаа гэж та ер нь харж байгаа вэ? За энэ өөрөө улсын дэд шүүхээс одоо эхлүүлэх гэж байгаа төсөлт маань бол бэлэн байгаа. За мэдээж улсын хэмжээнд бүх шүүхүүд рүү нэвтрүүлэх, бүх хуулийн байгууллагуудыг холбох, цаашлаад энэ маань иргэн бүрсэн платформ болоход бол үе шаттай хөрөнгө оруулалтууд шаардлагатай. За тэн дээр бол одоо оролцох байгууллагууд бол хүрээнд 20 гаруй одоо хууль хяналтын бүхэл байгууллагууд холбогдоод ороод ирнэ. За шүүхийн ерхий зөвлөл гэхэд одоо шүүхүүдийн энэ талын техник тоног төхөөрөмж төсөв хөрөнгө оруулалтыг шийддэг байгууллага байгаа шүү дээ. Улсын дэд шүүхийн тамган газрын хувьд бол дэд шүүхийнхаа одоо энэ хэвийн үйл ажиллагааг хангадаг төсөв санхүүгийн одоо дэд шүүх бодлого нийцүүлэн хуулинд нийцүүлэн зарцуулдаг ийм байгаа. Энэ хүрээндээ бол улсын дэд шүүхийн тамган газар бол бэлэн болсон. За өнгөрсөн хугацаанд бид нэр суурь судалгаа хийгээд энэ одоо 40 мянган орчим улсын дэд шүүхийн шийдвэр дээр бид нар задлаад шинжилээ техникийн одоо хилэнд нь хөрвүүлээд суурь хувьдаа тэгээд энэ жилийн бол аюулгүй байдлын хөрөнгө оруулалтуудыг бид нар хийцэн яг хиймэл оюунд зориулсан техник технологиуд байдаг л да. За эдгээрийг авах энэ чиглэлийн хөрөнгө оруулалтууд бол ингээд ер нь бол одоо нийт төслийн бол бага хэмжээгээр эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол зарим хүмүүс бол ярьж байна л да одоо нэг байшин барилга барихаас илүү үр ашигтай төслөө гэж хэлж ярьж байгаа боловч бас яг ойлгоцол өөр байна. Энэ бол бэлэн програм хангамж авах тухай ойлголт биш. Тийм боломж ч байхгүй. Монгол хэл дээр Монгол улсын одоо хууль зүйн өөрийн агуулга бодлого нэгдмэл хэрэглээ тий. Тэгээд энэ өөрөө дээд шүүх төр тогтож байгаа. Тэгээд дээд шүүхийн шүүгч нар өөрсдөө энэ дээр оролцож яг энэ агуулга ухтгуун нэр томьёогоо зэгцэлж ингэж тодорхой болгож явахгүй бол энэ улс орны хэмжээнд тал талаас нь аваад хийчих бас асуудал биш учраас манай тамган газар дээр энэ дээр бол нэлээд сайн анхаарал тавиад ажилласан. Одоо аюулгүй байдлын болон суурь техник нөхцлүүдэд бид нар бол бүрэн дүр хангацсан болсон шний хувьд ч гэсэн бид нар боломж байгаа. За Монгол улсын хувьд бол энэ хиймэл оюун дээр амжилт олсон компаниуд байна. За бид нар 20 гаруй компанийг өөрж одоо нээлттэй хилцүүлээд энэ төсөл дээр хамтран цаашид одоо оролцогч байгууллагыг бол нээлттэй энэ дээр сонгон шалгаруулчихсан байгаа. Тэгээд жил жилийн үе шатны хөрөнгө оруулалтыг бол баг багаар тухайн одоо ондоо шаардлагатай хэмжээгээр тавиад өгсөн учраас жил жилдээ бид нар энэ төсөв хөргөө батлуулна гэдэг бол хүндрэлтэй асуудал болж өрсөн байна. Тэгээд тэр яг энэ шүүхийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлээд эхэлсний дараа иргэд ер нь ямар өөрчлөлтийг мэдрэх юм болоо ямар хүлээлттэй байх вэ? За эхний шат нь бол дээд шүүхийн өөр дээрээ хиймэл оюуныхаа суурь энэ дэд бүтцийг бий болгоод энэ одоо Монгол улсын бүхэл хууль за түүнийг зөв хэрэглэхтэй холбоотой ойлголтуудыг цэгцлээд өгч хөр зэрэг дараад нь хуулийн байгууллага шүүхүүдэд бүгдийг нь холбоно. Тэгээ хуулийн байгууллагууд холбогдоод орон дээр нь иргэдэд зориулагдсан нээлттэй платформ шууд үүсэх боломжтой. Тэгснээр иргэн өөрт тулгамдсан асуудлыг одоо агуулгаар нь бичээд ямар хуулиуд эрх зүйн орчин байгаа юм өөрт нь ямар боломж байгаа юм энэ маргааны эцсийн шийдэл юунд хүрч болох вэ? Одоо хоёр тал маргажлаа гэхэд эцсийн шийдлээ хоёр одоо олоод авчин гэсэн үг тэндээс
Тэгэхэд одоо заавар шүүхээр явах ч юм уу одоо янз бүрийн одоо нэмэлт зардлуудыг бас бий болохгүйгээр өөрөө иргэн бас төөрөгдөхгүйгээр те ингэж л шийдэх юм байна штэ те ийм учраас ингийн энэ асуудлыг би урьдчилан хараад урдаас би гэрээндээ ийм асуудлыг тусах юм байж тийм үү те за хэргийн одоо гэмт хэрэг зөрчилд хүн холбогдсон байлаа гэхэд би ямар хариуцлага одоо ногдох юм авах боломжтой за надад одоо эрхээ хамгаалах цаадах ямар үндслүүд байна би юунаас урьдчилан сэргийлэх ёстой энэ бүхнийг урьдчилаад мэдээд авчиж байгаа учраас энэ бол өөрөө гадны улс орнууд яаж хөгжиж чинь гэхээр иргэн өөртөө туслах төв үйлчлэгээний төв гэдэг ийм байдлаар энэ хэмэл оюун дээр тулгуурсан ийм үйлчлэг. Энэ давуу тал нь болохоор шүүхийн ажил маш буурна. 24 цагийн ажиллагаатай одоо шүүхтэй болчлоо гэсэн үг байхгүй. Шүүх бол өөрөө ажлын цагаар ажиллана. За ачаалал ихтэй нөгөө одоо нэг шүүгчдэр хэдэн зуун хэрэг жилд шийдвэрлэгдэж байна гэдэг маань бол тэр шүүгчийн хувьд тухайн хэрэг зориулах цаг хугацаа ямар баах вэ тийм ээ энэ мэд бүх одоо зүйлүүд хөнгөвчлөгдөө шүүх талаасаа төр талаасаа үйлчлэгээ сайжирна тэгэхээр энэ дээр суурлаад шүүхэд их иргэдийн итгэл сайжирна нэг талдаа бол одоо хэмэл оюунд итгэдэг те энэ өөрөө субъектив одоо хүний нөлөө байхгүй хамгийн шударга шийдлүүдийг ингэж бий болгож байна гэдгийг урьдчилаад ингээ харах боломжтойгоор бас итгэлийг нэмэгдүүлэх талтай нөгөө талдаа автомат одоо хэмэл оюунаар шийдлээ өгдөхгүй шүүгч дэрийг эцэслэн хянж одоо баталгаажуулж байгаа юм. Тийм учраас энэ өөрөө бас ихтгэл хүлээх тал нь одоо маш одоо сайжирж байна. Олон талаас нь юмыг харах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр Монгол улсын иргэдэд энэ бол нийгмийн асар их стресс бухимдал, чирэгдэл зовлон хөнгөлн одоо жилд шүүхээр 100 мянган гарчим хэрэг шийдвэрлэгддэг. 100 мянган хэргийн арталт хэдэн хүн байх вэ? Тэгэхээр Монгол улсын одоо 3.5 сая хүн амын насан турш нь хэдвэ те? Гэхэд энэ хүний хүмүүсийн хэдэн хувь нь өнөөдөр шүүхтдээ одоо тулгардаг бай захиргааны иргэний эрүүгийн гэдэг. Тэгэхээр нэлээд одоо баггүй хувь нь одоо шүүхтээ ямар нэгэн байдлаар шүүх үйлчлэгийг хамрагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо шүүхэд өнөөдөр шүүхөр үйлчлүүлсэн иргэдийн одоо ихтгэл маш өндөр байгаад байдаг, гараад байдаг. Гэтэл шүүхөр үйлчлүүлдэггүй ороогүй одоо тэр багын хэсгээр яаж нөх хэрэг энэ нөгөө нийгэмд явж байгаа шүүх одоо шудраг биш байна ч гэдэг юм шүүхний шүүмжлэлтийг тэгээд төсөөлөл бий болоод тэгээд энэ төсөөлөл дээр үндэслээд шүүхийн нэр хүндэд бас эргэлзэх хандлага бол бодиттой бас байна гэж үзэж байгаа. Энэ бүх зүйлүүд ч гэсэн цаашдаа засарч зөв одоо үнэлгээ өгөх те тэгээд энэ ихтгэл тогтоох бас талаас маш өндөр ажиллагаа. Тэг яг би бас танаас асууя гэж бодчихлаа. Яг хиймэл оюун хэтэрхий хөгжснөөр хүний ажлыг орлох уу? Уг нь бол ингээ хүний ажлыг хөнгөрчлөх ёстой шүү дээ гэж яригддаг. За дээрэс нь ялангуяа шүүхийн салбарт хиймэл оюун та бас хэллээ. Хиймэл оюунаар гаргасан шийдвэр бол ямар нэгэн одоо хувь хүний үзэл бодол ч юм уу bias ороогүй гэдгээрээ давуу талч гэсэндээ яг та бас хэллээ шүү дээ. Яг шүүгч өөрөө эцсийн шийдвэрийг гаргана гэх. Тэгэхээр яг хэрхэн одоо нөлөөлөх вэ? Яг энэ шүүх үйл ажиллагаанд. Ер нь бол шүүх өөрөө гарцаагүй шудраг байх хэвээр. Энэ шудраг байдлаа нөгөө талдаа шудраг байгаа гэдэг нь нотлон харуулах шаардлагатай байдаг. Энэ нь өөрөө нөгөө ил тод байдлаар шүүхийн. Тэгээ энэ хугацаанд бол шүүх хуралсан дэд шүүх бүх шүүх хуралдаанаа нээлттэй явуулж байна тий. Тэгээд одоо шийдвэрүүдээ бас ил тод байна. Энэ яагаад ингэж шийдсэн бэ гэдгийг бас хурангуулад бас шийдвэрлэдэг. Энэ нэг тал. Нөгөө талдаа хиймэл оюун хөгжөөд ингээ ирэхээр ямар одоо ажлын байрууд одоо багасна гэдэг тухай энэ дээр бол бас эерэг өөрчлөлт гарах л гэж би бол бодож байгаа. Яг бол Монгол өөрөө цөөн хүн амтай. Одоо шүүхийн салбарт гэхэд шүүгчийн оронтой хүрэлцээ хангалтгүй байна. Ер нь одоо 100 гаруй шүүгчтэй 500 хүн одоо шүүгч байлаа гэхэд 600 шүүгч оронтой байлаа гэхэд ерөөсөө л 500-аас ахихгүй байхгүй. Тэгээ шүүхээс одоо тэтгэврс гарч байгаа ч юм уу шүүхээс гарч байгаа урсгал нэмэгдэж байгаа урсгал хоёр ерөөсөө тэнцчээд ингээд шүүгчийн оронтой нэмэгдэхгүй байна. Сайн хуульч нар одоо шилж олох хэвээр байтал шалгалтандаа унаад байна тий. Энэ мэдээж өндөр шаардлага тавихгүй болохгүй байдаг. Тэгээ энийг дагаж бас шаардлагаа сулруулж болохгүй. За бэлтгэх тогтолцоо бас байхгүй л байна л да. Ер нь олон талаас бас талын нөлөөлөл байгаа. Тэгэхээр хиймэл оюун нэвтэрч орчихсон Монгол улсын хувьд бол би их давуу тал үүсгэх юм байна. Ялангуяа шүүхийн салбарт бол энэ илүү их нарийн шинж тухаан өрөө хөнгөвчлөд хөгжинэ. Тэр талаасаа бол одоо өмгөөлөгч хүрэлцээгүй одоо өмгөөлөгчийн
өртөг зардал иргэдэд бас хүндрэлтэй өмгөөлөгч авч чадахгүйгээр шүүх хуралдаа орж чадахгүй байгаа маш их хэрэгүүд бас шүүхтэр саадж байгаа байдалтай байгаа байхгүй. Нөгөө талдаа тэр их одоо олон зуун хүн хэрэг нэг хүний гар дээр байна гэдэг чинь тэр туслах наримчгийн дараа нар хүртэл хөрөлцөхгүй байгаа штэ шүүхийн одоо юм дээр ажлын байр дээр нөгөө ажлын ачаал их өндөртэй учраас залуучууд энэ дээрээс бас шантарж байна. Тэгэхээр химэл оюун өөрөө яадаг вэ зэрэг яг эцсийн шатны одоо шийдвэр гарах хүртэл процессыг химэл оюунаар хөнгөвчлөөд өгчхөөр зэрэг өөрөө гарч байгаа шийдвэр чанартай зөв хүний эрхийн мэдрэмжтэй илүү нэгтэлж үзэж олон талын одоо зүйл талыг ингээд хууль болон одоо үйл баримт толгойн бүгдийг нэгтэлж шинжилгээд өөрөө их юу болж байгаа юм. Одоо дээд шүүхтэр гэхэд маш их хэрэгүүдийг судалж ийж одоо богино хугацаанд ч нэг 21 хоногийн дотор нөгөө ирсэн хэрэг маань орж ах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд тэр хооронд төсөөтэй ямар хэрэгүүд байсан байна уу? Энэ дээр одоо судалгаа хийхэд ер нь хэдчнээ одоо туслагатай байгаад ч 20 хоног дотор бүх одоо тэр чиглэлийн бүгдийг судлах боломж шүүгчид маш хомос байна. Тэгэхээр одоо энэ ачааллыг ч гэсэн юу хөнгөвчлөх боломжтой одоо Монгол улсын дээд шүүхийн шүүгч 3 хүртэл судлаач туслагатай байна гэж байгаа боловч хичнээн сонгон шулралт зарлаад бид нар нэгээс илүү туслах олдохгүй шүү дээ. Олдсон туслах маань бэлтгэгдсэн хүн байхгүй учраас эргээд нөгөө шүүгчийн маань ачаал өсөж байгаа нөгөө туслахаа бэлтгэн боловсруулна гэдэг тий. Тэгэхээр ингээд энэ бүх хүндрэлүүд, чирэгдлүүд, хөнгөвчлөгдөөд ингээд тэгэхээр тийм учраас дээд шүүх өнөөдөр химэл оюун ярихад шүүгч нарын маань ачаал нэмэгдэнэ. Одоо яаж энийг хийх вэ гэдэг том юм хийх гэж байгаа юм чи тий. Тэгтэл шүүгч нар маань юу гэж хэлж байгаа нэхэр энэ бол ирээдүг харсан. Стратегийн том одоо шийдэл хөрөнгө оруулалт шинжилэлт дэлхийн энэ химэл оюун дээр тулгуурласан том одоо төвшин шинжилэлт болж байна тий. Ийм учраас бид нар өнөөдрийн одоо ачааллыг бодохгүйгээр ирээдүгөө хараад энэ системийг хийчүүл нийт шүүхийн системд энэ одоо 5-600 шүүгч маань өнөөдөр шүүгч одоо олдохгүй хэрэг ачаалал ингээд төвчөрсөн тий байдалтай одоо хүнд биш тий. Ялангуяа хэлбэр ажиллагааны шүүх гэдэг Монгол улсад сая бий болсон. Одоо жижиг хэрэгүүдийг шийддэг. Одоо өнөөдөр аппликейшны зээлүүд ихэд шүүхийн ачааллыг бол эрсний битүүлсэн. Маш их хэмжээний одоо тийм цахим зээлийн хэрэгүүд шүүхтэр байждаг. Гэтэл тэр нь шийдвэрлэхэд хүнд биш тий. Мөртлөөл одоо ачааллаас болж хугацаа авч байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр хоёулынх нь өнөөдөр сэдв бол химэл оюуныг шүүхийн салбарт нэвтрүүлэхэд боломж ба сорилт гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг сорилт талаасаа, эрсдэл талаасаа ялангуяа шүүхийн мэдээлэл гэдэг бол хүний маш эмзэг мэдээлэл, нууцлалыг маш сайн баримтлах хэрэгтэй байдаг. За яг энэ хүний эрхийн одоо асуудал, энэ нууцлалын асуудлыг хэрхэн одоо шийдэхээр төлөвлөж байгаа вэ? Тийм. Хамгийн түлхүүр гол асуудал энэ байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл хүний эмзэг энэ хэргийн материалыг одоо гадны сервер рүү илгээгээд те гадаадад одоо бааз нь байж иддэг энэ одоо өргөн дэлгэр нийтээрээ хэрэгжилж байгаа энэ системүүдээр ингэх юм бол болохгүй шүү дээ. Энэ өөрөө шүүхэд хориотой байдаг. Тийм учраас шүүх өөрөө нөгөө мэдээллийн аюулгүй байдлаа хадгалж иргэдийнхээ эмзэг мэдээлэл энэ улс орныхоо нууц улам бүх мэдээллүүдийг одоо гадагшаа алдахгүй тул тэр гадны сервер рүү мэдээлэл өгөх ёсгүй байхгүй юу. Тэгэхээр ажлаа хөнгөвчлөлтийн програм хангамжаа сайжруулъя, химэл оюун нэвтрүүлээд хөгжиж дэвшиг гэх юм бол энийг одоо өөрсдөө ард ихэс өөр арга байхгүй. Нөгөө төл талдаа хэлний асуудал байдаг. Одоо жишээлбэл Сингапурд ингээд нэвтрүүлсэн манайха энэ туршлагуудыг бүгдийг судалсан л та судалж үзэж байгаа л да. Тэгээ Сингапурд тэгэхэд англи хэлтэй учраас бас ингээд хурдан тэр одоо Windows-ийн ч юм уу ингээд ийм одоо системүүдийг ингээд дээр суурлаад ингээд энэ химэл оюуныг нэвтрүүлэх ажил нь хурдтай ингээд явж байгаа тал байгаа юм. Солонгос болохоор зэрэг солонгос хэл чинь өөрөө шал өөр хэл. Бас манайх бол яг л одоо солонгос шиг өөрсдөө хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Солонгост бол яг солонгос хэл дээрээ суурилсан энэ хуулийн хэлний модулыг маш их цаг одоо хүн хүч хөрөнгө зарж хийж байгаа байхгүй. Гэтэл Монголд бидэнд нэг азтай бүгд давуу тал байгаа юм. 20 жил одоо Монгол хүний оюуны энэ асар их одоо потенциалаар энэ болор софт чимээгийн энтергээд энэ зүйлүүд системүүд Монголд одоо маш амжилттай. Дэлхийд дээр бол монголчууд энэ дээр бол бас химэл оюуны технологи дээр дээгүүр явдаг. Зарим улс орнууд одоо бид нарын яриад байдаг Япон, Казахстан зэрэг улсууд чинь энэ химэл оюуны суур их хэлнийх нь мод болно алдаа ихтэй байгаа байхгүй. Гэтэл монгол хэл дээр энэ монгол залуучууд алдааг бүр байж болох дээд түвшин рүү хүртэл бууруулсан. Тэгэхээр ийм тохиолдолд бол улсын дэд шүүхийн хувьд суур одоо монгол улсын нөхцөл байдал ийм байгаа юм чинь болох юмаа гэдэг ийм нэг талын бас нөгөө орчны судалгаан дээр ингэж гарч ирж байгаа байхгүй эрсдлийн хувьд.
Тэгээд бид нар аюулгүй байдлаа хангаад бид өөрсдөө дээд шүүхээсээ өөрөө яг энэ цөм энэ хэлнийхаа системийг үүсгээд ингээ хөгжүүлээ явчих юм бол энэ өөр бүх хуулийн байгууллагууд, бүх өмгөөлөгч нарт одоо бүх ард иргэдэд эхэлтэй энэ одоо жижиг хэрэгүүд хэдэл одоо хэдэн минут секундэд одоо шийдлээ гаргаад авчин. Тэгээ эргэн хүмүүс маань ингэж шийдвэрлэх юм байна гэдэг итгэл үнэмшилээр явна гэдэг манад харахгүй усаас ямар одоо ялгаа гарах вэ гэдэг бол ойлгомжтой. Тэг яг хувийн мэдээлэл хамгаалах яг хэсэг дээр одоо хууль эрх зүйн орчин яг одоо ямар байгаа юм болоо одоо жишээ нь шүүхийн салбарт ашиглаад эхлэхээр ахаад тусдаа ямар хууль эрх зүйн хамгаалалтыг хийх вэ? За хэмэл оюунтайгаа холбоотой гэх юм бол олон улсад бол энэ зарчмууд тогтоод за Европын холбоо хэмэл оюуны шүүх нэвтрүүлэгтэй холбоотой хууль байгаа хэмэл оюуны хуультай байгаа. Ер нь бол кибер аюулгүй байдлын хууль тогтоомж, суур хууль тогтоомжууд байхад бас энэ дээрээ суурлаад хөгжих боломжтой. Гэхдээ шүүхэд одоо яаж хэмэл оюуныг нэвтрүүлэхтэй холбоотой нэгдсэн үндэсний байгууллагын зарчим 2025 онд энэ арга зүйд гарсан юм. Тэгэхээр энэ дээр бол 15 том суур зарчмыг өөрөөр хэлбэл шүүгч эцсийн одоо хяналтаа яаж тавих вэ? За энэ хэмэл оюуныг хэрэглэхэд одоо сөрөг эрсдлүүдийг яаж зарлах вэ гэдэг дээр л ийм олон улсын зарчмууд нь бол нэлээд тогтцсон. Энэ дээр бол үндэслээд бид нар одоо энэ үйл ажиллагаагаа төслийг хэрэгжүүлэх боломжтой. За шаардлагатай эрх зүйн орчинд орох өөрчлөлтийг бол хамт шийдэх боломжтой. Тэгэхээр хэмэл оюун гэдэг маань өөрөө яг их хөгдөл датабейсэн дээр толгуурлаж ажилладаг шүү дээ. Тэгэхээр яг энэ их шүүхийн салбарт ашиглах их хөгдлөө хэрхэн одоо цуглуулж нийлүүлэх вэ? Одоо хэрвээ хэмэл оюун маань өөрөө алдаа одоо гаргадаг шүү дээ, зарим тохиолдолд. Тэр тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? За энэ өгдлийн сан бол угсаал Монгол өгдлийн сан дээр үүсгэн тодорхой. Одоо Монгол улс түвшин төвлөр үржилж байгаа бүх хууль тогтоомжийн сан бол төр дүрт нь байж байна. За улсын дэд шүүхээс гаргасан одоо тайлбарууд 200 гаруй тайлбар байна тий. За энэ бол одоо дэд шүүхтэр байж байна. За мөн улсын дэд шүүхээс одоо 2021 оны хуулинд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг улсын дэд шүүх өөрийнхөө шийдвэрээр хангаж авах хэдий жишг эрх зүйтэй биш боловч шүүх одоо хэрэг шийдвэрлэх болгонд тэн дээр зарчим тогтож явж байгаа. Жишээлбэл сая авилгын хэрэг гээд нэг зүйл залт байлаа. Гэхдээ энэ дээр 37 зарчим тогтоосон шийдвэрийг түүгээд бид нар эмхтгэл болгоо гаргачихж байгаа байхгүй. Энэ шиг өөрөө хэрэг шийдвэрлэх болгонд амьдрал баялаг гэдгээрээ нөхцөл байдлууд нь өөрөөр тодорхойлогдож тэн дээр үндэслэн шийдлүүд өөрөө босорч гарч идэг. Энэ бүх одоо датабаз нь улсын дэд шүүхтэр л байгаа гэсэн үг байхгүй. Хаалттай эргүүдийн материалууд байна. Энэ бол одоо олон нийтийн шүүх цэг юм нэгэд шүүхийн шийдвэрүүд нээлттэй байгаа боловч тэнд бол одоо хаалттай одоо гэр бүлийн шүүх хүүхдийн хэрэгүүд бол тэнд байхгүй шүү дээ нээлттэй. Тэгэхээр энэ одоо хаалттай сангууд хүртэл одоо улсын дэд шүүхтэрээ байж байгаа учраас ерөөсөө бид нар энэ монгол хэл бүхэл одоо төвөд нь байна гэсэн үг байхгүй. Дата бааз нь энийг зэгцтэй зөв боловсруулах аюулгүй байдлыг хангаж улс орон бол үндэсний аюулгүй байдлаа бас өнөөдрөөс одоо анхнаасаа л бүх зүйлээ нэгдсэн бодлогоор энэ бүхнийг хэрэгжүүлж явах нь өөрөө одоо ирээдүйд 9 жилийн дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэдэг таамаг байна шүү дээ. Энд одоо улс орнууд эдийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, энэ улс үндэстэн одоо оршин тогтнох хэсэг асуудал чинь бас энэ юун дээр кибер виртуал энэ одоо талбар дээр их өөрчлөлтүүд үүсгээд байна шүү дээ. Тэгэхэд энэ дээр ч гэсэн монголчууд бид нар яаж сүрэн төсвөрлөх вэ? Ямар сорилтууд учрах вэ? Энэ сорилтуудаа яаж давах вэ гэдэг бодлого маань төрийн одоо энэ дээд байгууллагуудаас ялангуяа их тодорхой болж өгөх ёстой. Тэгэхээр одоо шүүн таслах ажиллагааны дээд байгууллага бөгөөд энэ одоо шүүн таслах ажиллагааны бодлогоо барьдаг. Одоо дээд шүүхэн яалтчгүй энэ өгдлийн сан мэдээллийн одоо аюулгүй байдал ирээдүйд бид хууль хэрэглээнийхаа нэгдмэл байдал болон хууль зүйн шинжилгээ ухааныхаа хөгжлийг яаж төлөвлөж байгаа юм бэ гэдэг эндээс гарч ирсний дараа мөн одоо улсын хурал буюу хууль тогтоогчдод энэ хууль тогтоомжийг босронгойлох асуудлууд ч гэсэн ярихад одоо хууль тогтоогч нар ч гэсэн эндээс амьдрал дээр хууль маань одоо ямар асуудлууд байгаа гэдгийг гаргаж ирэхэд хүртэл маш амар одоо том датабаз бий болно. Тэгэхээр энэ маань бол одоо Монгол улсын хөгжилд нэлээд хурцсагч гэсэн зүйл болно гэж бодож байгаа. Тэгвэл шүүхийн салбарт хэмэл оюуныг хэрэгжүүлж ашиглахын тулд тулгамдж байгаа хамгийн том асуудал сорилт юу байгаа вэ? Хамгийн том сорилт бол бид бүхэн өөрсдөө хийж чаднаа, хийе гэдэг судалгаа энэ бол эрч хүч зориг одоо хариуцлага байна.
Өөрөөр хэлбэл энийг хийхгүй бол бид яах вэ гэдэг бас эрсдэл байна тий. Ийм учраас бидэнд бол одоо тулгамдж байгаа асуудал ерөөсөө төсөв мөнгө байна. Өнөөдөр одоо засгийн хууль тогтоогчид эрх мэдэл нь байна тий. Одоо хуулиа баталж байна. Засгийн газарт хөрөнгө мөнгө одоо мөнгө ингэ байна. Шүүхийн салбарт бол одоо юу ч байхгүй хууль л байна. Тийм учраас шүүх өөрөө төсвөө энэ хоёр засаглалаасаа яаж батлуулж авд юм бэ гэдэг процесс өөрөө бүрэн дүрэн тогтоогүй шүүхийн хараа тус бие даасан байдал гэдэг зүйлээ задлж бас ойлголт маань өөрөө тогтоогүй байгаа. Учраас шүүх төсвөө гуйж байна. Одоо гугаадч авч чадахгүй нөхцөл байдал руу байна. Тийм учраас бид бүхэн энэ зүйлээ одоо ярих, тайлбарлах, ойлгуулах тий. Мэдээж улс оронд одоо эрүүл мэнд боловсролоос эхлүүлэл тулгамдсан маш их асуудлууд байгаа. Энэ дундуур шүүх эрх мэдлийн асуудал маань өөрөө дутуугүй бас чухал шүү гэдгийг бид бүхэн яаж ойлгох вэ гэдэг бол бидний хувьд маш том сорилт байна. Тэгээ таны хувьд ер нь одоо шүүхийн салбарыг технологитой уялдуулаад цаашдаа 5 жил те 10 жилийн дараа Монголын шүүхийн салбар ямар түвшинд очсон байгаасэ гэж хүсэж байгаа вэ? За олон улсад бид нар өрсөлдөх чадвар гэж ярьж байна шүүх эрх мэдлийн салбарын улс орны. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл олон улсад шүүхийн захимжилт гэдэг дээр манай шүүхийн эрх мэдлийн шүүхийн салбар ерөөсөө их хоцрогдож ирсэн төсөв санхүү. Одоо байшин барилгач байхгүй шүү ингэж яваад ирсэн учраас тэр утгаараа энэ шүүхийн захимжилтыг хэмждэг 10-аад шалгуур үзэлт байна. Энэ ер нь бол аль нь ч хангагдахгүй явж байгаа. Гэтэл гинт ийм нөхцөл байдал дээр улсын дэд шүүх бүр хиймэл оюун ярихаар одоо магадгүй ихтгэл төрөхгүй байх ч юм уу чадах юм уу гэдэг юм байдаг биш магадгүй. Гэтэл энэ бол өөрөө технологи техник гэдэг бол гүйцэж болдог, шийдвэрлэж болдог, тэр байтугай төрүүлчих болдог ийм одоо салбар чиглэл учраас энэ дээр бол бид бүхэн ихтгэлтэйгээр энэ төслийг хийя. Энэ бол одоо зайлшгүй хийгдэх ёстой ажиллаа гэдэг дээр санал нэгдээд явж байна. Тэгээ хамгийн сүүлчийн асуулт танаас яг энэ хиймэл оюуныг шүүхийн салбарт хэрэгжүүлснээр иргэдэд өгөх хамгийн том 3 ач холбогдлыг нэрлэеч гэвэл юу нэрлэх вэ? Нэгдүгürt иргэн өөртөө туслах үйлчлэгийг авч чадна. Нэг талаас өөрөө зөрчигдсөн эрхээ хамгаалах, иргэний одоо бүхэл суурь эрхүүд тулгамцсан асуудлуудаа шийдвэрлэхээс иргэн талаасаа энэ бүх асуудлууд одоо нэг далалтаар шийдвэрлэгдэнэ. Нөгөө талдаа төр өөрөө иргэндээ хурж очих те үйлчлэх хуулиа одоо хэрэгжүүлэхээс эхлүүлээд энэ нэг уулзвар дээр хурж ирж байгаа юм. Нөгөө талдаа энийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын ачаалал те одоо шүүх өөрөө хурж чадахгүй байгаа тэр их одоо хүндрэл бэрхшээлүүд энэ нэг бас олон талын уулзвар дээр ингээд шийдвэрлэгдэж боломжтой байна. За цагаан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. Чамд ч гэсэн та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ бид бүхэн өнөөдөр хиймэл оюуныг шүүхийн салбарт нэвтрүүлэх боломж ба сорилтын талаар Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга Заяа Дэлгэртэй ярилцлаа.